За нэгдүгээрт үгийн дуудлага, тийм үү? Дуудлага, үгийн бичлэг, бичигдсэн байдал, дуудлага гэдэг нь одоо сонсогдох байдлыг хэлж байгаа тийм. За тэгээ үгийн утга, тийм дуудлага, бичлэг, утга гэсэн энэ гурван хэсгээс маань үг бүрддэг байна. Тэгэхээр яг бичснээрээ бол дуудагддаггүй. Тэгэхээр энэ цагаан толгойн нийт одоо англи хэлний 26 үсэг маань хэдийн анзаар дуудагддаг вэ гэдэг бүгдээрээ авч үзье. За тэгэхээр энэ дээр би авиа зүүн гальгийг ингэж тэмдэглэсэн байгаа. Хоёр ийм хөхөөр ингээд хашил маягаар те ингээд тэмдэглэсэн байгаа. Энэ бол авиа зүүн гальгийн дуудлага юм шүү. Тэгэхээр англиар авиа зүүн гальгийн дуудлагыг sounds гэж хэлдэг. Sound. За нийт 26 үсэг байгаа. Үсгийг letter те 26 letters гэж байгаа. За англи хэлэнд бол 26 үсэг байна. Эдгээрийн 5 нь игшиг, 21 нь гийгүүлэгч. За тэгэхээр би яг цагаан толгойн дарааллаар ингээд цагаан толгойн нийт 26 үсгээ энд бичсэн байгаа. Түүнээс гадна авиа зүүн дуудлагыг энд бичсэн байгаа. Тэгэхээр энэ 26 үсэг маань яадаг вэ гэхээр 44 өөр авиа зүүн дуудлагаар ингээд тэмдэглэдэг. За тэр авиа зүүн дуудлагын олон улсын стандарт байдаг. Би хэлсэн англи хэл бол маш олон одоо оронд яригддаг хэл гэсэн тэ. Тэгэхээр эдгээрийг зэгцэлж бол стандартад оруулсан байгаа авиа зүүн гальгийн дуудлагын олон улсын энэ стандартыг IPA гэж тэмдэглэдэг. За энэ бол товчлсон үг байгаа IPA. Тэгэхээр та нар энэ словар те толивчиг онлайн толивчгээс шинэ үгээ харахдаа энэ IPA гэдэг дээр нь дарах юм бол юуг харах вэ гэхээр энэ авиа зүүн гальгийн ийм хашлтан доторх юм дуудлагуудыг харж болно.